За Голомт банкнаас Монголын бизнесийн салбарын манлайлагчдад зориулан уламжлал болгон зохион байгуулж ирсэн бизнес конференц арга хэмжээ 6 дахь жилдээ боллоо. За энэ жил Back to the Future урайндаар зохион байгуулагдж байна. Бизнесийн салбарын манлайлагчдад зориулсан энэхүү арга хэмжээний гол зорилго нь өнгөрөх жилийн эдийн засаг, санхүүгийн чиг хандлага, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн дүн шинжилгээ хийх явдал юм а. За мөн шинэ санхүүгийн жилийн эдийн засгийн төлөв байдлыг оновчтой тодорхойлох зорилготой зохион байгуулагддаг байна. За тус бизнес уулзалтанд бизнес эрхлэгчдийн талархлыг хүлээж хүлээлттэй байдаг онцгой арга хэмжээ болсон байна. Голомт банк бизнес эрхлэгчнээс зориулсан бизнес конференц арга хэмжээг 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. За энэ удаагийн арга хэмжээ маань Back to the Future буюу өнгөрсөн хоригдлуулсан туршилгаа бид хамтдаа дижитал илүү сайхнаар ирээдүйн бүтээцээс урайгаар зохион байгуулж байгаа. За өнөөдөр ингээд 500 гаруй бизнес эрхлэгчнээр хамтдаа хурдан зөвлөж геополитик, түүний бизнест үзүүлж байгаа нөлөө, хэмэл улсын макро эдийн засгийн төлөв байдал. За дээрээс нь бид шинэ үеийн менежментийн чиг хандлага, технологист дээр тулгарч байгаа асуудлууд, жижиг дунд бизнес эрхлэгчнэрт тулгардаг экспортод хэрхэн нэвтрэх тухай сонирхолтой ихтгэлүүдийг бэлдэж хамтдаа туршилгуудаа хуваалцж байна. Энэ удаагийн арга хэмжээний илтгэл болон бусад контентуудыг хиймэл оюун ухааны нөлөөнд хүргэж AI суурьтай ухаалаг шийдлүүдийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. Багийнхаа одоо шин стартап хөтөлбөр дээр ментороор ажиллаад одоо өмнөх жилүүдээс илүү банкны хамтарч ажиллаж байгаа бизнесийн Бизнесийн салбарт манлайлагч 500 гаруй компани аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд өргөдөн оролцсон байна. За Голомт банкны зүгээс 2020 оноос хойш нийт 2100 гаруй аж ахуйн нэгж компаниудыг энэхүү арга хэмжээндээ хамруулсан байна. За тухайн жилийн бизнесийн төлөв чиг хандлагын талаар хамтдаа хэлэлцэн эдийн засгийн хөгжилд оруулах бизнесийн салбарын хувь нэмрийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна гэсэн юм а.